Ер нь бол ойн төмөртэй тэмцэж унтраана гэдэг бол өөрөө тусгай арга техниктэй бас өөр одоо ажил байдаг. Амаргүй ажил байдаг. Манай иргэд өөрсдөө юу гэдгийг санаачлагаараа эвлэлтэнд нийтээд оролцъё гэж байгаа сайхан санаачлагыг бол бид одоо үнэхээр дэмжиж байгаа, талархаж байгаа. Тэгвэл бол жирийн иргэд очиод ямар ч одоо хамгаалтын хувьц хэрэглэгүй, багаж хэрэгсэлгүй энэ одоо тактик техникийг одоо эзэмшээгүй хүн одоо ийм одоо хүнд нөхцөлд өөрөө одоо гар хуруугаа одоо түлэгдэх ийм наазахын одоо эрсдэл байна. Одоо 2 жилийн өмнө гэхэд одоо энэ Сүхбаатар аймагт гарсан хээрийн төмөр дээр тэнд одоо ажиллаж исэн жирийн иргэн хуруугаа одоо галт хайруулсан юм тохиолдол жишээ бол бодит жишээ бол байна шүү дээ. Тийм учраас төр бол угаасаа иргэдийн одоо ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс одоо төмрийн голомтонд ялангуяа төмрийн одоо унтраах үйл ажиллагаанд бол ажиллахыг дэмжихгүй гад тэрийг бол хориглож байгаа. Харин зүгээр төмөрт одоо ажиллаж байгаа манай албан хаагчид ус одоо түлээд өгүүлэх, за хоол ундыг ойртуулж өгч байдаг юм уу? Ийм асуудал дээр дэмжлэг суралцаа үзүүлж ажиллагаа хамтарч ажиллахад бол бэлэн байгаа. За зэвсэг түвшнийг бол одоо ингээ ажилуулах шийдвэр сая улсын онцгой комиссаас гарсан. Энэ хүрээнд тусгай өөрийн нислэгээр 24 манай авраг тусгай ангийн шүхэрчин аврагчдыг одоо тэр техник хурж болохгүй арц дуулын бүс буюу одоо Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах төмрийн голомт руу сая 1 цагаас нисгэлээ. Дараагийнх нь хүч бүрэлдэхүүнийг 175 албан хаагчийг зэвсэг түвшнээс одоо сэлэнгийн 7 чиглэлд одоо гаргахаар бэлтгэл ажил хангаж байна. Ийм байдлаар одоо эхний арга хэмжээ авагдаж өгч байгаа. Төглийн төгөмөр яг ямар байна? Ялангуяа нөгөө суурин бүс рүү нэлээд ойртсон зургууд бас олон нийтийн сүлжээгээр их яваад байсан. Төмрийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Өчигдөр манайхан одоо шуурхай арга хэмжээ авч гаруй километр 500 гаруй метр зайд орчсон байсан төмрийг бол одоо барьж авч тархалтыг зогсоож одоо бол хэвийн болсон байгаа. Түнгэл тосхны ард иргэд одоо ямар нэгэн бодол аюулгүй болсон гэж одоо ойлгож байна. Цахилгаан чигээр иргэд бас насан туршид нэг хүүхэд төмөрт одоо өөртөө амиа алдлаа гэдэг бичээд байхаа энэ үнэн уугадлаа. Тийм одоо мэдээлэл бид бол аваагүй байна. Нэг 200 гаруй залуучуудаас өртөж гэмтсээд өнөөдөр асуудал гарсан. Тий 200 гаруй залуусаас Батцөмбөрийн төмөр дээр бол очсон. Тэгээд очиод 100 гаруй залуус нь бол тэндээ одоо усандаа шаардлагатай эд зүйл материалууд орхичоод ингээд төмрийн голомтоос буцсан байна лээ. Бусад одоо 100 гаруй албан залуучууд маань өөрсдөө хувийн бэлтгэл сайтай, машин техник унаа одоо чадвар сайтай. Тэр залуучуудыг манай одоо албан хаагчдын удирдлагын доор зөвхөн одоо төмрийн ус зөөх, төмрийн голомт руу ус төгүүлэх ийм үйл ажиллагаанд хамтарч одоо дэмжлэг үзүүлж авч ажиллаж байгаа.